Зарж борлуулах, бусдад бэлэглэх, барьцаалах, ногдол ашиг хүртэх зэрэг хуулийн дагуух ямар ч үйлчилгээг иргэд авч чадаагүй юм а. Тиймээс энэхүү хувьцааг арилжаалах хүсэлтийг иргэд удаа дараалан хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвд гаргажээ. Үүний дагуу 508 иргэний өргөдлийг улсын хурлд хүргүүлсэн ч сар гарны хугацаанд ямар ч хариу ирүүлээгүй байна. Хэрэв энэхүү хувьцаагаа тухайн үед арилжаанд гаргаж сая төгрөгөөр борлуулах эрх өгсөн бол иргэд банкнд жилийн 14% хүүтэй 4 жил хадгалуулан өнөөдрийн байдлаар сая 600 мянган төгрөгтэй болох боломж өртөх байсан. Гэвч одоогоор 300 мянган иргэн буюу Ахмадууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд оюутнууд сургалтынхаа 500 мянган төгрөгийн хөнгөлөлт хэлбэрээр хувьцааныхаа үр шимийг хүртсэн байгаамаа. Хувьцаа эзэмшигчийн үндсэн эрх болох хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулахыг олохыг хувьцаа эзэмшигчид хүсэж байна. Хэрэв 2012-нд иргэд 1000 долларч хувьцаагаа арилжаанд гаргаж сая төгрөгөөр зарж борлуулад банкнд жилийн 14% хүүтэй 4 жил хадгалуулсан бол 2016 оны байдлаар сая 688,960 төгрөгтэй болох байсан гэж иргэд үзэж байна. Монгол Улсын засгийн газар Эрдэнэс Монгол компани, Эрдэнэс 5 толгой хувьцаат компани удирдлагуудыг компани тухай хууль, үнэт цаасны зах зээлийн тухай хууль, иргэний хуулиудыг мөрдөж алихыг хүсэж байна. Иргэн 1072 хувьцаатай эсгээ үн цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийг дараах сайтаар орж нэгтлэх боломжтой юм а. Хэрэв та өмнө хүний хөгжилсэн эх орны хишиг зэрэгт хамрагдан 2011-2012 онд оюутны сургалтын төлбөрт 500 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгал, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөг бэлнээр авсан тохиолдолд энэхүү хувьцаа байхгүй байх юм а. Харин дээрх хөнгөлтүүдэд хамрагдаж байгаагүй бол иргэн 1072 хувьцааг хуулийн дагуу эзэмшиж байгаа юм. Тиймээс эдгээр хувьцаа эзэмшигчдийн эрүүл зүй өргөдөл хомдлыг чаашлаж улсын хурлд өргөн барьсаар байх болно. Харин хариу яаралтай ирүүлэхийг тэд шаардж байсан юм а.